5 хурууг дуул. Шаян үгээ бодож ярьж одоо тай чи бэлмийн удирдагч биш болсон гэдэг чи сануулгах шаардлагатай юу? Удирдагч Лон одоо их мэдлэлтэй. Лё Шэдэн тай чи бэлмийн би үүсгэн байгуулсан юм. Хэзээ шинийг болчихов. Эрт цагаас ялагч нь бүхнийг эзэмших хэрэгтэй байсан. Би чамайг ялсан. Тиймээс чиний эрдэнэс эхэндэр бүлэм чиний бүгд минийх. Зөв шүү. Тэгвэл би чамайг албаар буцаагаад минийх болно гэсэн үг үсттэй. Намайг алах гинэ. Тэгвэл чи миний чөтгөр зөвшөөрлөгч элдийг давах хэрэгтэй болно. Алив. Хүснээр чинь болог. Энэ ямар толгойн урлаг вэ? Тэр яаж өөрийн энергийг ил болгож чадаад байна? Энэ бол чамайг алах толгойн урлаг. Битгий их зан гарга. Энэ зүгээр л нэг зайл. Чи үүнийг миний элдний эсрэг ашиглах гэж юу? Оролдоод үз. За ямар их зантай юм бэ? Чи өөрөө л гуйлаа шүү. Хидэрхий ширүүн байна. Би ийм толгойн хэзээ ч харж байсангүй. Тэд хоёулаа өмнөх 5 шилдэгээс давсан байна. 5 хуруу уул нь тусгай материалаар хийгдсэн эртний хамгийн шилдэг сэлэмчин хүртэл сүйтгэх нь бүү бараг л тэмдэг үлдээж чаддаггүй байсан. Энд олон мянган жил оршсон. Хэрэв энд өөр ямар нэгэн байгууламж байсан бол тэдний ширүүн товтлого нь аль хэдийн урчих байсан. Тэд наашаа ирж байна. Зүхтаа. Энэ чинь тай чигийн буцаалт биш байна. Чи үүнийг хэзээ сурсан юм бэ? Гэтэ ямар ч тач энэ чинь надад үйлчлэхгүй. Чи ямар толгойн урлаг сурсныг мэдэхгүй ч тай чигийн буцаалтаас илүү хамгаалалтын худалтай. Гэсэн ч миний элд хамгаалтын бамбайг нэвтлэх чадвартай. Харин чи миний ертөнцийн алтан биеийг сүлбэлж чадахгүй. Шаян чи ялагдах тавилантай. Чи тэгэж бодож байна уу? Ярихаас өмнө элдээ сайн хардаа. Яаж ийм юм болох вэ? Миний цэцгэн элдний хуруу маш хурцсан. Миний чөтгөр авьяасгагч элд өдийг хүрт тессэн үнэхээр ховор эрдэнэс юм. Гэхдээ энэ удаан тэсэхгүй одоо. Би чиний ертөнцийн алтан биеийг нэвтэлж чадахгүй гинэ. Энэ чинь зөвхөн элдэнд анхаарлаа төвлөрүүлж байсан болохоор л тэр. Ертөнцийн алтан бие. Би юу чаддгаа чамд харуулъя. Нэмэргүй чиний дотоод хүчийг би зүгээр л шингээж улам хүчрэх болсоор байх болно. Чи өөрийгөө хэтэрхий дээгүүр үнэлж байгааг нь анхны удаа биш шүү дээ. Байж боломгүй юм. Ийм толгойн урлаг гэж байдаг юм уу? Энэ чөтгөр авьяасгагч элдийг эвдээ зогсохгүй миний алтан биеийг хүртэл нэвтэлж чадлаа. Аймхай амтаа. Лүү Шатан чи газар дээр л байж бай. 5 хуруу уул онцгой материалаар хийгдсэн ч түүний хүч ханы 3 инч гүн нэвтэлчихлээ. Эртний хамгийн шилдэг сэлэмчин түүнийг гадаргуу дээр зөвхөн нарийн зураас л үлдээдэг байсан. Гэтэл тэр шууд үсээд гарчихлаа. Лё Шайтан чи саяхан их л өөртөө итгэлтэй байсан. Яагаад зүхтаад байгаа юм бэ? Би зүүдлээд байна уу? Яаж хүн 5 хуруу уулыг зүсч чадж байна? Юугаа хүлээгээд байгаа юм 5 хуруу уул нурж байна. Зүхтахаа. Чи надаас зүхтаж чадахгүй. Зогс эсвэл чи өвхөн. Шаян чи намайг алж чадахгүй. Тай чи бүлгэмд бүгд миний хүмүүс байгаа. Хэрэв чи намайг албал бүлгэм задарна. Чи тай чи бүлгэмийн сүрхийг харахыг хүсэхгүй байгаа үсттэй. Яг бодсноор тай чи бүлгэм түүний сул талд юм байна. Чиний хамгийн том хүсэл бол тай чи бүлгэмд оргилд хүргэх тийм үстэй. Чи шийдэмгий бус хангалттай харгас биш. Чи хамгийн зөвүүн дайснуудаа ч алахыг хүсдэггүй. Харин тэдэнд алдаа засах боломж олгохын тулд гянданд хорихыг сонгосон. Маш олон хүн чиний үнэн чудраг баатарлаг занг магтдаг. Чи бол жинхэнэ баатар. Гэхдээ ийм зан чанартай чи тай чи бүлгэмийн оргилд хүрч чадахгүй. Зөв шүү.
Намайг удирдлага аснаас хойш тайчиг бүлэм хэм маяг шийдэмгий төрөмгий болж одоо нэр хүндэмж планы ертөнцид даяар тархсан хүн бүр тайчиг бүлэмээс айдаг. Одоо би 5 шилдгийг алсан тул тайчиг бүлэм дэлхийн донслогож эцэст нь оргилдон хүрнэ. Энэ чиний үргэлж хүсдэг байсан зүйл биш гэж үү? Яагаад? Чиний зөв гэхдээ энэ намайг алгахдаа яг ямар хамаатай юм бэ? Зөвхөн царайлаг ирэл энэ сайхан хашиг эзэмших зохистой. Чи үүнийг эзэмшихэд дэндүү царай муутай. Системийн хэлтэрийг олдлоо та үүнийг нэгтгэхийг хүсэж байна. Нэгтэг. Системийн хэлтэрийг нэглэж систем сайжирч одоогийн түвшинд левел 2 хувьссан функц нэгдлээ. Системийн түвшин агт одоогийн түвшинд левел 2 нэгдсэн мөнгөд хувьсгал одоо байгаа чадварыг нэгтгэх эсвэл эзэмсэн дутуу чадварыг загварчлахын тулд үүслээр зохицуулна. Одоогийн чадварыг дэлгэх. Системийн түвшин ахлаад левел 2 хашиг нэгтгэсэн дараа системээс функцийн дутуу чадваруудыг загварчлах юм байна. Энэ нь бас чадварыг нэгтгэх чадвартай бөгөөд тэнгэрлэгч дөрүүтэй цэнгэлэн урлаг маань их тус болох нь. Тэнгэрийн алганы хамгаалагч болон тайчгийн ойлгох зэн хоёулаа нэгтгэх болох хамгаалтын чадварууд. Гэхдээ цэцгэн элдний хуруу болон нирваны хуруу бус планы урлагуудтай тохирохгүй. Ямар ч надад тэднийг нэгтгэхийг хангалттай хүсэл оноо хамгийн чухал зүйл бол тэнгэрлэг чөтгөрлийн цэнгэлийн урлаг бүрэн гүйцэд гаргаж явах явдал. Тулааны урлаг загварчлах тэнгэрийн чөтгөрүүдийн цэнгэлийн урлаг 1000 хүсэл оноо шаардлагатай баталгаажуулна уу? Хараад 1000 оноо гинэ. Гэхдээ би хуа юнэг нон юаг алхад даалгавар дуусна хамгийн ихдээ 10хан өдөр үлдсэн. Үүслийн онооны одоогийн өсөлтийн хурдад даалгаврын хугацаанд тийм их оноо цуглуулах нь хэцүү. Хэдэн онооны төлөө тайчиг бүлгэмийн нэг тийш нь болгох хэрэгтэй бололтой. Намайг Лон Шатенгаыг алсны дараа бүлэм түүний тусааснаас задарсангүй. Түүний бүх дагагчид над дээр ирсэн. Тавтай морил өдөрдөг шээ. Гэхдээ тэднийг хүлээн авах оронд би бүгдийг нь толгойг авсан. Лон Шатеныг хэлснээр тайчиг бүлэм зөвхөн түүний хүмүүс байдаг. Хэрэв эдгээр хорон санаат хүмүүс амьд байвал надад маш том аюул учруулна. Би одоо 5 оргилын тэргүүн элдний мастер Шаян. Тайчиг бүлэмийн сэргээх амархан миний тушаалыг өгмөц тоо томшгүй олон планы урлагийнхан эрд надтай нэгдэн. Бид таны зарлагт элдний мастраа. Хэдхэн хоногийн дотор би тайчиг бүлэмийн сэргээж бүлэмийн шав нарыг хорон муутад планыг хийлгэж сайн сайхныг дэмжүүлэхээр явуулсан. Ингэснээр би тайчиг бүлэм болон өөрийгөө нэгэн зэрэг сурчилж чадна. Тайчиг бүлэмийн удирдагч Шэ Яны тушаалаар би шамыг алж дэлхийд инх тайвныг сэргээхээр ирлээ. Там хуруу уулан дээрх газар өргөсөн планы дараа зарим хүмүүс намайг номер 1 элдний мастер гэж дуудах болсон. Миний нэр хүнд планы ертөнцид тархаж би өдөр бүр маш их үүслийн оноо цуглуулж байгаа. Үүслийн оноо улаа хүндэтгэл. Үндсэн ертөнцид рүүгээ шууд буцахгүй тул би хуа юу яг одоо алж чадахгүй. Гэхдээ түүний байнга хорж байх нь нөөцийн гарц. Үүндээ би түүнийг ашигтайгаар ашиглаж болно. Эр хүнд араар тавиулахаас илүү төвчшгүй зүйл гэж байдаггүй. Гэтэл тэр яагаад намайг алсангүй вэ? Оронд нь тэр намайг гэрийн хориод оруулсан гэж үү? Тэр надад одоо хүртэл хайртай болохоор намайг олохгүй байна уу? Тэгэхээр бид гэрлээд олон жил болсон. Шэ Яныг надаас илүү мэдэх хүн гэж байхгүй. Тэр тариачин байсан болохоор эмэгтэйчүүдийн талаар юу ч мэддэггүй байсан. Тэр намайг харамгацаал бурхны охин тэнгэр гэж бодон далдад ухаангүй дурласан. Энэ л миний бодомж шудрах хүний хуурах амархан магадгүй тэр намайг явуулж тусахгүй буцааж авах чинь билүү. Тийм ээ элдний мастрын эхнэр байх нь бас сайхан шүү. Ноню Шэ ичглээ. Ноню би чамтай уулзахаар ирлээ. Чи ийм илдэг үзэсгэлэнтэй байж Лон Шатентэй нийлж миний эсрэг хуваалдан гэдэгт би итгэхгүй байна. Тэр чамайг ямар нэг зүйлээс хүрдүүлсэн үү? Санснаар тэр надад одоо шиг сайртай эрхэмсэг элдний мастер. Миний шившлэгт авцсан тэжээвэр нохоогоос өөрчлөхгүй юм. Шэ Ян өөрийгөө хуурахаа болив. Лон Шатен намайг барьцаалах юу ч байгаагүй. Би зүгээр л түүний хүсэл тэмүүллийг үнэлсэн. Бас тэр намайг орондоо ууж чаддаг байсан. Харин чи бол хүсэл тэмүүлж хүсэл тачаалч үгүй хулчгаа юмтай. Ийм үнэн шүтэн бишрэгчтэй хатуу харцах хэрэгтэй. Ингэж байж тэд чамд дуугартай байна. Алив чи хүснээ авсан намайг би Лонтой нөгөө ертөнцид уулзна. Ноню яаж
чи ийм юм ярьж чадж байна уу? Би чамд ямар их хайртайг чинь мэдэн шүү дээ. Би чамд хизээч гар хүрэхгүй. Яаж би чамайг алж чадах юм бэ? Чи намайг гэрээ хойнд байлгацгаад өвөнийг хайр гэж нэрлэхгээ юу? Уучлаарай нонё, би лон шайтаны хуучин хүчнийхнийг цэвэрлэж байсан болохоор чамайг гэмтчихвээ гэж айсан юм. Хэрвээ чи уйдад байвал би чамайг өнөөдөр гаргая. Намайг муу тулдыг мэдсээр байж нөгөө хүмүүст намайг бариулж гэмтээхийн тулд гаргах гэж байгаа юм уу? Шэян чи хүмүүсийн эхнэр рүү чин дайраасаа гэж хүсээ юу? Чиний зөв нонё, би хэтэрхий болгоомжгүй байжээ. Нонё, би хост биш болсон ч гэсэн би чамайг гэмтээхийг хараад зүгээр суухгүй. Хэрвээ чи энэ планы урлагийг аваад сайн дадлага хийвэл удахгүй чиний бясалгал нэмэгдэж планы урлагийн 1-р зэргийн мастер болно. Тэнгэрийн чөлөөтийн цэнгэлт урлаг хуруу. Би хэдэж сонсч байсангүй. Шэян ийм замаар хүчээ сэргээж зогсохгүй өөрийн энерги илд болгож хувирах чадрыг эзэмсэн гэж үү? Би Шэяны надтай дахин гэрлээсэй гэж хүссэн ч тэр миний дохойг ойлгосонгүй. Харин энэ планы урлагийн ачаар би өөрийн бүлмийг байгуулж чадна. Тэгээд энэ тэнэгтэй хамт амьдарч шаардлагагүй болно. Баярлалаа, чамайг надад одоо ч сэтгэлтэй үед би мэдэж байна. Би харуулуудад эндээс явахыг хэлсэн. Нонё, чи хүссэн үедээ гарч болно. Гэтэ чи бүлмээс гарахгүй байсан дээр гадаа маш эмх замбрааг байгаа. Би чамд санаа зовж байна. Шэян намайг надад ийм их сэтгэлтэй гэж бодсонгүй. Би буруу бодож байж. Чи сайн хүн юм. Сайн залуус юмсыг дэлбэрэхийг харах дуртай байдаг. Хуа нонё, миний урмыг хуулаад үзээрэй. Нэг шөнийн дараа би ердөө хагас өдрөл дадлага хийсэн ч хүч маань 9 сайжирсныг мэдээлээ. Энэ үнэхээр гайхалтай. Гэхдээ ном зөвхөн бясалгалын аргыг дурдсан байсан бөгөөд Шэяны нууцлаг элдний хурууг талаар юу ч ярьсангүй. Шэян надаас ямар нэгэн зүйл нууцсаар байгаа бололтой. Гэтэ энэ хамаагүй. Энэхүү планы урлагийн үр дүн нь 5 шилдэгтээ дохиж очсон хүмүүсийг итгүүлэхэд хангалттай хурдан. Дэлхийн планч бүр Шэяны гайхалтай элдний эрдмийг хүсдэг. Эр хүн бүр надтай нэгэн өчиг өнгөрөх мөрөөддөг. Шэян хэдий чи дэлхийн шилдэгч гэсэн олон шилдэг планчдын бүсэлтийг дэвсгэрлэж чадна гэдэгт би итгэхгүй байна. Хязгааргүй элд бүлгэм. Би бүлгэмүүдэгч Хуа нонё уулзахаар ирлээ гэж хэлж өгнө үү? Жан Лимпан 24-р бүлгэмийн удирдагч. Хуа нонё, би чи үнэхээр үзэсгэлэнтэй юм. Хэрвээ чи миний төлөө Шэяныг албал би чи намайг хүссэн үедээ хүссэн хугацаараа эдэлж болно. Тэнгэр ба газрын бүлгэм. Хүчээ нэмэгдүүлэхэд надад ердөө 12 цаг хугацаа асуулагдлаа. Би одоо дотоод хүчээ илүү хэлбэрхээ хөдөлгөж байна. Энэ ямар төрлийн шидийн урлаг вэ? Энэ бол Шэяны бусдаас ялгуурлагдах шалтгаануудын нэг. 5 оливлийн дорох анхны элдчин Тэнгэрийн элд Чи Тян би чамайг үргэлж дэлхийн шилдэг элдчин болох хүсдэг байсныг мэднэ. Тэгэхээр чи Шэяныг ялагдашгүй элдний чадварыг хармаар байна уу? Даалгаврын хугацаа 2 хоногийн дараа дуусна. Би эцэст нь Тэнгэрлэг чөтгөрийн цэнгэлийн урлагийн загварчлалыг дуусгаж дээд түвшний түвшинд хүргэчихлээ. Тэнгэрлэг чөтгөрийн урлаг одоогийн түвшин левел 6 нэмэлт түвшин одоогийн үйлчлэл Тэнгэрлэг чөтгөрийн биеийг давж төгс биетэй болно. Энэ таны чадварыг эс нэмэгдүүлэн та бусад Тэнгэрлэг чөтгөрийн биеийг мэдэрч дэлбэлж чадна. Тэнгэрлэг чөтгөрийн цэнгэлийн урлаг загварчлага надаас маш их оноо шаардсан ч сайжруулах бага оноо зарцууллаа. Би Тэнгэрийн хаалганы хамгаалагч зарцуулсан адил нийт 140 оноо зарцуулсан. Гэхдээ энэ тулааны урлаг огтхонч практик биш юм. Бусад бясалгалагчид дэлбэлэхээс бусдаар надад тийм ч планы хүч өгөхгүй. Тэд ч байтугай төвшин нэмэхгүй байна. Би Хуа нонёг ашиглаж байсан одоо түүний хургнуудыг нядалгааны газар руу хөдлөх цаг боллоо. Өдөртөө Шэй, нэг зүйл буруу болчихлоо. Хязгааргүй элд бүлгэм 24 үг бүлгэм, тэнгэр ба газрын бүлгэм, уул бүлгэм зэрэг 18 шилдэг бүлгэм мөн Чиатан, Шэян, Шэян, Шэванхян зэрэг 36 мастер бидэнд рүү ирж байна. Тэд 3 милийн зайд байна. Юунд цүүд болоод байгаа юм? Санаа зовох хэрэггүй. Тэд зүгээр л нэг сул дорожууд бөөгнөрл. Би зүгээр л хуруугаа дугарахад тэднийг дуусгана. Тайчи бүлгэмээс 1 милийн зайд. Шэян, би чамайг элдний мастер гэдгээр алдартай гэж сонссон ч би чиний юу чаддгийг хармаар байна. Шэян, их зөрөгтэй юмаа бидний өмнө зогсож зөвхлөвөө. Чи дотоод хүчээрээ элд бүтээх боломжийг олгодод техникүүдээ өгөх юм бол бид чиний амийг өршөөнө.
5-3 уул аянгаар бүтээгдсэн. Шиан чи үүнийг сүйтгэсэн буруутай. Шиан намайг явуулсны төлөө би чамд талархна гэж үнэхээр бодсон юм уу? Гэнэ юм. Чи зүгээр л нэг нохон гөлөг. Чи яаж миний хайрыг хүртэх хэрэгтэй байх юм? Чи намайг хайрлах тусам би улам ихээр жигшдэг. Намайг явуулснаар чиний амьдралдаа гаргасан хамгийн том алдаа байлаа. Одоо чи ийм олон хүнээр хүрээлүүлжсэн. Би чи бүх цаг үеийн хамгийн шилдэг планч байсан ч үхэх л болно. Хоо нонё гэн чи өөрөө би чамд ухаангүй дурласандаа чамайг явуулсан гэж бодоо юу? Би зүгээр л явхаасаа өмнө илүү их оноо цуглуулахыг хичээж байна. Чамайг ийм олон хүн цуглуулж чадна гэж ёстой бодсонгүй. Энэ үнэхээр том гинтийн бэлэг байлаа. Чи юу яриад байна? Энэ юу болоод байна? Үгүй ээ. Тэнгэрийн чөтгөрүүдийн Тэнгэрлэг урлаг 5 дахин төрөлт. Ямар чөтгөр нь болоод байна? Би яагаад өөрийгөө хянаж чадахгүй байна? Шиан чи юу хийчих вэ? Хөөрхий хүмүүсээ дэлбэрцгээе. Үгүй ээ. Энэ бол Тэнгэрийн чөтгөрүүдийн Тэнгэрлэг урлагийн хэдэн зуун хүн нэгэн зэрэг дэлбэрч байна. Ямар гайхалтай үзэгдэл вэ? Та энэ даалгаврыг дуусгалаа шанал 300 хүслээ оноо таныг 10 секундын дараа өлдсөн эсэнтэй буцаанд бэлэн байгаарай. Тэг би буцаад ирлээ. Энэ удаа би эцэст нь Тэнгэрийн чөтгөрүүдийн Тэнгэрлэг урлагийн нуугдмад аюулыг арилгалаа. Би цус согчдын бүлмийн хязгаарч сүрүүлж чадна бас хувьсгалын пунктыг ашиглан Тэнгэрийн хаалганы хамгаалагч болон тайжгийн буцаах зээнийг нэгтгэх. Хувьсгал эхэллээ. Тэнгэрийн хаалганы хамгаалагчийн болон тайжгийн буцаах зээн нэгтгэх 100 хүсэл оноо шаардлагдан батлах. Эзэмшин чадвар Тэнгэрийн хаалганы хамгаалагч эзэмшин чадвар тайжгийн буцаах зээн. Одоогийн төвшин Тэнгэрийн дагшаад 6 дугаар төвшин үлдсэн хүсэл оноо 349. Эзэмшин чадвар Тэнгэрийн буцаах зэнгийн хамгаалагч одоогийн төвшин нэмэлт төвшин 6 дугаар. Одоогийн нөлөө энэ Тэнгэрийн хаалганы хамгаалагч болон тайжгийн буцаах зээний нэгд бөгөөд цохиулсан үед автоматар идэвхжинэ. Энэ дайсамтынхаа хүчийг буцаан цохиж чадна. Буцаах хувь нь хүчний хэмжээс хамаарч өөрчлөгдөн. Хамгийн өндөр нь 100%, хамгийн бага нь 30% байна. Эцэст нь би өөрөө идэвхждэг буцаагч хоёртой боллоо. Одоо би өөр төрдийнхээс илүү хүчтэй. Чадвараа ахиулах хамгийн ядаргаатай үүнийг турш үзэх хүн олдохгүй байх юм. Одоо ямар нэгэн юм дээр л ашиглаж үзэх ёстой. Би нэг цогцолтоор уулыг нэвтэлчихлээ. Гайхалтай бүтээх цаг ирлээ. Цэцгэн элдний уруу хүснээрээ нугар. Буц. Ойролцоогоор 50% буцаж ирлээ. Энэ таагүй юм боллоо. Хэрэв би Тэнгэрийн дараах шатны 9-р түвшний эсвэл бүр Тэнгэрийн өмнөх шатны өрсөлдөгчдөд таарвал довтлооны хүч нь ердөө 30%-ийг л буцааж ойлгож чадна гэсэн үг үү? За яв надад үндэсний сүнс гэсэн цол байгаа цагт ядаж л миний хамгаалалт хүчтэй. Дээрээс надад нэмэлт түвшний Тэнгэрлэг чөтгөрүүдийн Тэнгэрлэг урлаг байгаа. Би очиж явна цус түлгэн. Жанлын сар ууланд ийм хүйдэн цөөрн нуугдаж байдаг гэж санаанд орсонгүй. Хэрвээ жаргалын сүм байгаагүй бол бид үүнийг олохгүй байх байсан. Бүгд ирсэн үү? Хурандаа салхи 12, аянга 8, аянга авралын нар багтаа эргэж ирээгүй байна. Товлсон цаг аль хэдийн өнгөрсөн. Салхи 12 6 цэнгэлдээ автсан байсан ч одоо гэхэд эргээд ирэх байсан. Тэр Шиан татлагдаад түүний хажууд үлдэхээр шийдчихсэн юм биш үү? Би тэр хөгшин цуснд чунагчдын бүлгэмд найдварлахгүй ч хэлсэн ч тэр надад итгээгүй. Та нар шиг ухаангүй хүмүүсийг харахаар өөр хүрэх юм. Хэмбэ? Нөгөө би зүгээр тэр хөгшин тусламж та хүмүүсээ амтыг сургамж өгөх гэсэн юм. Чи хэмбэ? Энд дими балаа имэрж яаж зөрөхлөв вэ? Энэ чинь 90 сургуулжлагдж байсан Шиан биш үү? Миний бодлоор салхи 12 уруу татаж хуурсан байна. Үгүй салхи 12 шуналтай нэгэн ч дайснаа хязгаарч дутуу үнэлдэггүй. Тэр салхи 12-ыг алсан юм бол түүнд багагүй хүч чадал байгаа нь гарцаагүй. Тэр хэн байх нь хамаагүй. Миний хаяграх элдний урлаг Тэнгэрийн дараах шатны 9-р түвшний мастерыг жалж чадна. Онсон үг байна. За тэгвэл одоо бидэнд үзүүлэг бий талархах болно. Тэнгэрийн чөтгөрүүдийн жаргалын урлаг 5-ын хойд дүр. Юу? Тэр Тэнгэрийн чөтгөрүүдийн жаргалын урлагийг яаж мэддэг байна? Түүний төвшин надаас ч өндөр байна. Хэрвээ тэр сая ашиглаагүй бол би таахчгүй байлаа. Тэнгэрийн чөтгөрүүдийн жаргалын урлаг уу?
Шаян яаж тэнгэрийн төрийн жаргалын урлагийг мэддэг вүлээ? Тэр бидэнтэй нэг бүлмийн алуурч юм уу? Түүний тэнгэрийн төрийн жаргалын урлагийн төвшний биднээс өндөр байна. Тэр өөр бүс нутгийн тэнгэрийн хурандаа юм болов? Үүслээ оноо айдас аянга 2, аянга 5, салхи 3, аянга 7, салхи 70. Би зөвхөн салхи аянга алуурчдыг айлгасан юм уу? Цусан шүтэн бүлгмийн өндөр зэрэглэлийн алуурч нэлээд тайван хэвээр байна. Жинхэнэ шаян аль хэдийн үхсэн бололтой. Чи аль бүс нутгийн хариуцдаг юм? Чи жаргалын тэнгэрийн дүрмийг зөрчихгээ юу? Тэр доодор тушаалын хүмүүсээ хурдан тайвшруулчихлаа. Тэр үнэхээр хүчтэй юм. Тэгэхээр жаргалын тэнгэр гэж юу вэ? Хэн надад хангалттай мэдээлэл алга. Тиймээс би мэдрэмж эцсээ замхарч жаргалын тэнгэр чамд мөнхийн ад жаргалд авчрах болно. Чи миний жинхэнэ мэдэх хэрэггүй. Гэхдээ би чамд нэг зүйлийг баттай хэлж чадна. Би та нарын хурандаа болох хүсэлгүй. Дээрээс нь би мочийн бүлгэмд ажилладаг. Хэрвээ тэр мочийн бүлгмийнх юм бол яагаад манай тэнгэрийн төрийн жаргалын урлагийг мэддэг байна? Дээрээс нь тэр тэнгэрийн хүчний төвшөнд байна. Үлээгээр би сая нэг юм саналаа. Домогт өгөөснөө манай тус чуналт бүлгмийн үндэслэгч Настан Жо жаргалын цөмөөс гаралтайч мочийн бүлгмийн өмнөх удирдагчтай ойр дотны харилцаатай байсан гэдэг. Мөн Настан Жо жаргалын сүмтэй тийм сайн харилцаатай байгаагүй болохоор бололтой эс бөгөөс өөрийн гэсэн бүлгэм байгуулахгүй байсан биз. Мочийн бүлгэм. Мочийн бүлгмийн эмэгтэйчүүд бүгд хос бясалгач. Тэгэхээр чиш амаа мэдчээр хамгийн боломжтой хамгуул тэр үндэслэгч болон мочийн бүлгмийн өмнөх удирдагчийн хүүхэд байх. Тийм болохоор тэр жаргалын тэнгэртэй дүйд сүрс тэнгэрлэгч зүрүүдийн тэнглэн урлаг мэддэг байх. Энэ ч утгатай юм. Гэхдээ Настан Жон талаар олон цуу яриа байдаг. Түүний жаргалын сүмээс ирсэн мочийн бүлгэмтэй холбоотой гэдэг нь тэдгээрийн зөвхөн нэг нь. Тэр хизээч үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Ийм тохиолдол гэж байхгүй. Удаанбатны эцэст ойлгов. За надад ямар ч хамаагүй. Ойлголоо тайлбарлаж чадахгүй зүйлс их гэж би. Тэр нь юу яриад байна мэдэхгүй юм. Гэхдээ тэр ямар нэгэн зүйл бэлдэж байгаа бололтой. Заримдаа эрүүл байснаа бодлохын дээр байдаг. Тэр ер нь юу яриад байна? Маш ижигтэй юм. Гэхдээ түүний тэнгэрлэгч зүрүүдийн тэнгэлийн урлаг төвшин надаас дээгүүр гэдэг нь үнэ. Би Шаян гэдэг нэрэнд дургүй биш. Гэхдээ та нар миний бусдын нэрийг мэдхийг хүсэж байгаа болохоор намайг гişir Тагбэх гэж дуудаж болно. Үүслээ оноо хүндэтгэл газар 6 хүндэтгэл. Би эцэст нь газрын алуурчдын сэтгэлийг хөдөлгөж чадлаа. Тэд намайг үндэслэгчийн гэр бүлээс нууц хүүхэд гэж болсон ч илт гэвч тэнгэрийн алуурчин хөдөлсөнгүй. Хэрэв тийм бол гişir Тагбэх чи юу хүсэж байна? Агуу хүн хизээ буулт хийхээ мэддэг. Би энэ залуугийн талаар дэндүү их бодох хэрэггүй. Дээрээс нь тус огт бүлгмийн дүрэн бол дээд түвшнийхээ доод түвшнээ удирддаг. Тиймээс энэ тохиолдолд би зүгээр л дүрмийг дагаж байна. Чи нэлээд ухаалаг ажилдаа орцгоё. Жаргалын сүм та нарт хэнийг алаач гэж мөнгө төлсөн юм? Бай болон мочийн бүлгмийн 4-р настай дөрөвдүгээр настай яагаад тэр гэж мочийн бүлгмийн нэлээд хүчтэй та нар чадна гэдэгт итгэлтэй байна уу? Нөгөө яагаад гэдэг би танд хэлье. Түүний тулааны урлагийн согоогоос болж рүдэ битэг чинь энэ яанаа тэнцвэржүүлж чаддаггүй тул жилийн үеэр ойролцоох хүйдэн зөөрөмд 3 өдөр бясалгал хийх шаардлагатай болдог. Энэ нууц тулааны урлаг учраас тэр үргэлж ганцаараа очдог. Хэдийгээр тэр тэнгэрийн өмнөх шатны 3 дугаар түвшинд байгаа ч дотоод хүчин тогтворгүй байх үед бид бүх хүн хүчээд ажиллавал түүнийг алж чадна. Гэхдээ хэрэв та бидний түүнийг алахыг хүсэхгүй байвал бид таны эслэн болно. Энэ залуу мочийн бүлгмийн ихэд хүндэлдэг бололтой. Тиймээс би түүнд яаж таалагдахаа мэдэж байна. Үгүй та нар алгын төлөвлөгөөгөө үргэлжлүүлж болно. Яагаад? Та нар энд ирсэн зорилгоо биелүүлэх ёстой. Харин нарийн ширийн зүйлийн хувьд та нар миний зохиолыг дагах ёстой. Тэнд хэн байна? Амьдрал богинохон үхэл үргэлж хаяанд байдаг. Жаргалын тэнгэр сүнсийг чинь авахаар ирлээ. Мочийн бүлгмийн 4-р насны вэр үедээ чиний цаг дууссан. Чи яаж зөрөглөв?
Сусан шунасан бүлгэм хизээнээс мочин бүлгэм настын өмнө ийм бодлогогүй ажил зоригтой болчихсон юм. Гайхалтай чи дотоод ян хүч ашиглан энэ хөдөлгөөн гаргаж чаддаг байх нь дөлөж шилжилтийн чадвар үнэхээр гайхалтай юм. Харамсалтай нь энэ чинь дутагдaltaй. Дотоод ян хүч чинь бид чинь хуримтлагдаж жил бүр хүйтэн цөөрмийн усаар даралтаа саниулахгүй бол энэ няаны тэнцвэргүй байдал чамайг устгана. Чиний дотоод хүч тогтворгүй байна. Чи сая 2 хүн алхахтаа бүх энерги ашигласан. Одоо чам дайрах хүч үлдсэн гэж үү? Харин оролдоод үзэлтэй. Түүнийг ал. Эд бол цусан шунсан бүлмийн шилдэг газрын алуучид. Чиний дотоод хүч тогтворгүй байна. Хэрвээ чи хүчээр давталбал үхэн. Хэрвээ чи бүсэлтэд юу ч хийхгүй бол үхэн. Чамайг намайг алуулахаар ямар ч өтгөр нь явуулсан юм. Чи ухаантай эмэгтэй хэр чамайг үхээсэ гэж хүсэж байгаа мэджил байгаа байх. Харамсалтай нь Тэнгэрийн өмнөх шатны 3 дугаар түвшний мастер өнөө шөнө үхэх гэжтэй. Тамийн замдаа хэний гомдоосноо бодроо. Чи мочин бүлмийн 4 дахь настан гэмтээ зүрхлэнэ гинэ. Танаас явах хэрэггүй настаа. Бүдэн өдөгч тэргүүн туслах шаяанд энд байна. Чи туслахтай болчихлоо юу? Гэхдээ тэр ганцаараа юу гэж чадах юм? Дэндүү бардам. Чи намайг нэг алхамч хөдөлгөж чадахгүй. Дэндүү сул байна. Буцаагч зэн хамгаалагч. Үүслээ оноо авлаа. Хүндэтгэл салхи 6, хүндэтгэл салхи 7, хүндэтгэл аян 3, хүндэтгэл аян 9. Саймар хэдийгээр энэ зүгээр л жүжиглэлт болохоор л эдгээр залуус бүх хүчээрээ тулдаж чадахгүй зүрхлэхгүй байгаа ч гэсэн миний хувьд хөдөлгөөнгүй зогсож ийм олон хүний бүсэлтийг хааж чадаж байгаа нь үнэхээр гайхалтай. Одоо би доод түвшин зарим алуучдын хүндэтгэлийг хүлээж чадлаа. Харамсалтай нь газрын алуучдын сэтгэл санаа тийм ч хөдөлсөнгүй. Энэ Тэнгэрийн алганы хамгаалагч нь тэр хамгаалагч шүү. Гэхдээ би 6 дугаар түвшний хаалга үүсгэж чаддаг хүний тухай хязгаар сонсож байгаагүй. Түүний хөлд орох тай чигийн зохион байгуулалт яах вэ? Тэр байж болох уу? Та чи шаяа мөн үү? Тийм ээ, би танд туслахаар ирлээ. Мөн бүлмийн өдөртөгч манай хүмүүстэй хамт ирж байгаа. Яваа. Ийм үзэсгэлэнтэй эмэгтэйг авсныхаа төлөө би маш их үүслийн оноо авах байх тийм үү? Үүслийн оноо хүндэтгэл аян 5, хүндэтгэл салхи 3, хүндэтгэл аян 7. Ачаалттай юм. Би яг 4-р настан нэрийг хараагүй юм бол. Хурандаа бид одоо яах вэ? Нэг л зүйл болохгүй байна. Эндээс явцгаа явахар. Бөөх ойрхон байлаа. Эцэст нь бид аюулгүй боллоо. Хатагтай бид нэмэлт хүч алга. Би чи зүгээр л алуучдыг хуурч байсан. Чи юу хүсэв? Одтой бэ. Бид нэг тал битгий ингэлдээ. Нэг тал гинэ ихэн. Би юу хоньёонтой үргэлж асуудалтай байсан. Чи түүний гар хөл. Чи яагаад надад туслах гэж тэгээд намайг энд байгааг яаж мэдсэн юм? Үүндээ би Жинланд бяцгалан хийхээр ирсэн юм. Гэнэт нэг алууч надад дайрсан. Азар би хурааны уулгаар эзэмсэн байсан болохоор түүнийг төрүүлж олсон. Дараа нь алуучдын бүлмийн байцаагч тэдний дараагийн байн таны гэдгийг мэдсэн. Чи надтай ийм бүдүүлэг хацгаар байгаа бол би чамайг илүү ихээр шуулж авах арга олно доо. Үнэндээ би эхэндээ таны хэрэгт оролцох бодолгүй байсан. Ямартай ч ийм олон муу залуустай болохоор би тэднийг ялж чадна гэдэгтээ итгэлгүй байсан. Гэхдээ бүсэлтэнд орсон хүн та гэдгийг хараад би зүгээр гарч байж чадсангүй. Тэгээд надад тэр даруйд зориг орсон бүлмийн өдөртөгч үйлчилж байхдаа би таныг маш их магтаж байхаа орондоо сонсон. Та хоёр сайн нөхөд байж болох байсан гэж харамсдаг. Энэ тухай бодоод би зүгээр хараад зогсож чадаагүй. Тэгэхээр хоньёо намайг ингэж боддог байх нэ. Бодоод байхад би бүлгэм рүү буцаж очиж түүнтэй уулзах хэрэгтэй юм байна. Тийм гадуутай бай. Эндээс явцхан нөгөө муу залуус эргэж ирэхээс өмнө чи яаж зүрхэлвэ? Намайг доош нь буулга. Би яарч байна. Бас та шахацсан надад өөр сонголт алга. Чи ахим. Бүлгэм рүүгээ буцъя хачгалтай юм. Би ингэснээр хөвчлэн уур эсвэл ташаалын хүсэл оноо авдаг. Гэтэл энэ удаа юу ч болсонгүй 4-р настаа хэтэрхий хүсэлгүй юм аа. Мочин бүлгэмийн өдөртөгч өргөө. Бүлгэмийн өдөртөгч би эргээд ирлээ. Бас танд зочин дагуулж ирлээ. Зочин гинэ. Хоньёо уулзалгүй удаджээ. Рүүдэ хэсэг хугацааны дараа. Цусан шунасан бүлгэмийн өдөртөгч элдээ сугаж түүнийг ал гэж шашгараад.
Тэгэхээр жагсаалтан туссан 30-аар ялуучныг илдэв түн дэвсэг барьсан чигээр над руу болон 4-р наснд дайрсан гэсэн. Гэхдээ би ч тийм амархан хүн биш. Би ураг шалхан Тэнгэр алдрын хамгаалагчийг ашиглан 4-р настан өмнө үйл явдлыг хан тэр охиноо босгосон. Чанга тасаж чимээ гаран тэдний бүх зэвсэг хэсэг болгон хуваагарсан. Гэт тэдний хэн ч намайг ганц жалхан хөдөлгөж чадаагүй ч тэдний өдөөгч нь тулаанд байсаар л байлаа. Тэр бол Тэнгэрийн өмнөх шатны агуу мастер. Түүний элдэн чадвар аимшигтай бөгөөд хүчрхэг. Түүний амьдралдаа олон хүчтэй өөрчлөлтчид устгасан гэдгийг би ч хэлж чаддагаар байсан. Амьсгалтай тэр надтай таарж миний үйл нэвтэр хамгаалтын дор над руу нэг ч алхам ойрч чадалгүй гартаа байсан элдээ уурахыг зүгээр л харахаас аргагүй болсон. Аллагын ордлог бүтлгүүж тэд миний хэлсэн нэмэлт хүчнээс айн зугтсан. Хэдий би зохитой ч гэсэн ганцаараа тийм олон өрсөлдөгчийг 4-р настан хамгаалж чадахгүй байсан тул сүрдүүлэхсээр аргагүй болсон. Товчхонд цуурсан бүлгмийнхэн энэ алуурчдыг намайг авахаар завдахад нь би түүнийг труулж алсан. Тэдний ард жаргалын сүм байгааг мэдж байгаад тэдний мэдээлэл үндэслэлсэн 4-р настныг аварсан юм. Юу дээ, Шаян үнэхээр яриад байна уу? Шаян чи хэтрүүлж гэлээ. Үйл явцыг нь хэтрүүлсэнийг эс тооцвол үр дүн нь бараг үлээнэ. Үүслэн илээ талархал юу хунлаан 0.1 4-р настан маш ухаалаг тайван хүн болохоор огт хуурцсангүй. Би зодуулж магадгүй байсан ч түүхийг чимэглэн ярьсан гэтэл яаж түүний анхаарлыг татж чадсангүй вэ? Харин орондоо бүлгмийн өдөөгч надад хэдэн оноо өглөө. Шаян би чамд талархмаар байна. Эс бөгөөс бид их настануудынхаа нэгийг нь алдах байлаа. Бүлгмийн өдөөгч намайг ивэлдээ авсанд тань би л талархах ёстой. Болсон явдал үнэхээр сэтгэл догдлуулсан. Гэхдээ би дотор таны нэрийг дуудсаар байхдаа илүү өөртөө итгэлтэй болсон. Тоглохоо бол гэхдээ чи тэр тулааны урлагийг эзэмшсэн бололтой тийм үү? Үгүй бол тусан шунах бүлгмийн алуурчтай тулдарч чадахгүй байсан. Хээхээ. Өөдөө энэ аллагын талаар нэг л сэжигтэй зүйл байна. Тийм шүү алуурчд хүүтэн цөөрмийн ойролцоо над отолт хийсэн нь маш хачиргалтай. Миний дөлөн шилжилтийн чадвар бол чөтгөр тарин болон онгон охины судрыг хослуулахад сайжруулсан онцгой тулааны урлаг. Би энэ ян дотоод хүчийг тэнцвэржүүлэхийн тулд жил бүр хүүтэн цөөрөм рүү явах хэрэгтэй болдог. Энэ бол миний хамгийн том сул тал. Би үүнийг нууцлахаар өрөөлт нарийн ханддаг байсан. Энэ талаар хэний ч мэддэггүй жаргалын сүмч цусан чунах бүлгэмч үүнийг олж мэдэх ёсгүй байсан юм. Зөвхөн та болон их настан л энэ нууцыг мэднэ. Эцсийн эцэст та хоёр надад дөрвөн шилжилттэй чадварыг бүтээх тусалсан. Хэрэв та хоёр үүсвэл үүнийг таамаглаж чадна гэсэн хэдий ч үүнийг хийсэн хүн таныг биш гэдгийг би итгэж байна. Зөвхөн их настан л ийм нууцыг жаргалын сүмд задруулсан байж таарна. Гэхдээ миний болон их настны хооронд ямар ч таагүй харилцаа байхгүй. Тэр яагаад ийм зүйл хийснийг би ойлгохгүй байна. Миний бодлоор энэ бол их настан Шаян. Хэрэв миний зөв бол би хүүтэн цөөрмийн хавьд гарч ирээгүй байсан ч 4-р настан өгөхгүй харин хүнд гэмтэх байсан. Тэгсэн бол чаргацсан 4-р настан зөвхөн бүлгмийн өдөөгч болон их настан л сэжиглэх байсан. Учир нь 4-р настан бүлгмийн өдөөгчтэй тэмцэлтэй тул навцтай чаргацсныхаа дараа тэр их настантай холбоо барихыг сонгоно. Их настан ч бүлгмийн өдөөгчийг гарцаагүй буруутгах нь гэдэгт би итгэлтэй байна. Үүний дараа 4-р настан бүрэн ахлах насны талд орж бүлгмийн өдөөгчийг үзий ядах болно. Эцэст нь хэн ашиг олж байна тэр л сэжигтэн. Тэгэхээр тэр хүн мэдээж ахлах настан л байж таарна. Чи зүгээр л таамаглаж байна. Ямар ч тач баттай нотлох байхгүй. Бүлгмийн өдөөгчид бид чинь чөтгөрийн бүлгмээс ирсэн. Бид хэн нэгнийг яллахдаа дотлох баримт чаарддаг зүгээр л түүний барьж аваад хэргийг нь хүлээлэг. Шаян бүх зүйл чиний бодож байгаа шиг тийм ч амархан биш. Манай бүлгмийн бүх дотоодыг тэмцлээс болж суларч байгаа. Тиймээс гадны хүчнүүд биднүүд оролцож дарах магадлал маш өндөр байна. Үнэхээр ч яаран хөдөлбөл бусад настангуудын сэтгэлийг шархлуулж магадгүй. Төвийг сахидаг 3-р настан хүртэл өөрийгөө хамгаалахын тулд их настны талд орно. Зөрчилдөөн үүсвэл эдгээр настангууд шавь нараа удирдан бүх нийтийн дайнд оролцох магадaltaй бөгөөд үр дүн нь ямар ч байсан мочин бүлэг маш ихээр сулрах болно. Гэхдээ их настны жаргалын сүмтэй хувиулдаж өөр нэгэн настан аллахыг завдсан шүү дээ.
бидэнд хэрэгтэй зүйл бол зөвхөн нотлог баримт болон бүлмийн үдшилтэй өстэй хохирогч болон 4-р насны мэдүүлэг юм. Тэгвэл бид түүнийг яллаж чадна. Урмагч их настан өвөлгмөөс урвсан гэж үзэж бүгд түүнийг буруушаах болон 2-р настан хүртэл түүний талд орохоос болно. Мэдээж ийм мэдүүлгийг нууцаар авч болохгүй, эс бөгөөс бусд нь эргэлзэх болно. Хамгийн тохиромжтой цаг бол эх сарын хурал дээр 4 настан бүгд ирж бүх шавнаар байлцах үе байх болно. Тэгсэн ч гэсэн нотлог баримт шаардлагатай биш гэж юу? Бүлээн мэдүүлэгч би үнэмшилтэй нотлог баримт тухай ярьж байна. Их настан эрүүл ухаантай байгаа цагт бид ямар ч баттай нотлог баримт олох боломжгүй. Хэрвээ тэр зүгээр жаргалын сүм рүү нэргүй загтал бичиж 4-р насны тухай мэдээлэл задруулсан бол хэн түүний барих юм бэ? Их настан оролцсон гэдгийг жаргалын сүмч мэдэхгүй байж магадгүй. Хэрвээ баттай нотлог баримт байвал хамгийн сайн нотлог баримт байхгүй бол хамаагүй. Бид зүгээр гадныхныг эсрэг хугацаанд үнэмшилтэй нотлог баримтаар хуурах хэрэгтэй. Нотлог баримт олох тухайд гэвэл миний бодлоод 4-р настан үүнийг зогсуулж чадна. Надад бага зэрэг итгэл байна. Миний тантай уулзахаар нууцаар эргэж ирсний бүлмийн нэг ч гишүүн мэдэхгүй. Үйл иншаанч намайг тантай таамжгүй байлаа гэж бодох нь ойлгомжтой. Хэрэг би түүнд ойртол түүнээс ямар нэг зүйл олоход амархан байх болно. Энэ үнэн. Гэхдээ энэ бүхнийг хийсэн ч хурлыг хяналтад гаргахгүй гэдгийг чи яаж батлах юм бэ? Бүлгүүдийн эмх замраагүй тулаан болгохгүй юу? Тийм зүйл болохгүй. Хамгийн муугаар бодоход бүх зүйл таны гарт байна. Бид зүгээр л их настан яалгүй үлдээж энэ нотлог баримт олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхгүй бололтой. Би бүлмийн нийтлэг эрх ашигын үүднээс их настан одоон шийдэхгүй гэж хэлж болно. Хэрвээ бүх зүйл санснаар болвол та хоёр хамтарч ахмад настан хязгаарлаж чадна. Түүнийг газар дээр нь алчихгүй бол нөгөө 2 настан ч их настан шавнаарч та нар хоёр цаад болохгүй гэдэгт би итгэж байна. Их настан шорон дэсний дараа түүний шавнаар удирдагчгүй үлдэж бүлмийн үйл ажиллагааг тасалдуулах боломжгүй болно. Хуняан чамд ийм сайн туслагч байдаг юм байна. Би үүнд бүрэн итгэж байна. Та намайг хэтрүүлэн магтлаа. Би түүнээс ямар ч үйлчлэн аваагүй л байна. Тэр үүнийг санаатай хэлээгүй байх. Хонио би хавах хэрэгтэй болчлоо. Би 10 хоногийн дараа энэ талаар дахин ярилцъя. Хэрв яалтаа үед надтай холбоо барих шаардлага гарвал мөсөн хавчаарыг аваад харын уулан үүлэн хадны бэлд надтай уулзаарай. Болгоомжтой яваарай. Жишээ хэрв бид их настан буруугүй байхад гүтгэх гээд байвал яах вэ? Хэрв бид дотоод тэмцлийг зогсоохыг хүсвэл бусдад үлгэр жишээ үзүүлэх хэрэгтэй. Их настан л урвагч байх ёстой. Чи насандаа баймгүй залжин юм аа. Хүмүүс намайг шудраг итгэлтэй эргэж дууддаг. Би огтхон залжин хүн шиг харагдахгүй байгаа зүтэй. За болидоо надад чамд өгөх даалгавар байна. Ахмад настан үүнийд ард байгаа эсэхийг үйл хамааран жаргалын сүмний бидний дотоод хэрэгт оролцсон гарцаагүй. Бид тэдний сэрэмжтэй байх ёстой. Мочин тэмдгээр миний сангаас 200,000 лам мөнгө аваад жаргалын сүмтэй тулдуулахаар туссан гарт бүлгэмд төл. Энэ туссан гарт бүлгэмийг манай талд оруулж чадахгүй ч гэсэн яаж бидэнд цаг орж болно. Жанлийн бүсдэгч туссан гарт бүлгэмийн салбар Цэрлон тусны галан шувууг казинод байдаг. Чиний хамгаалагчаар энэ далаварт хамт явна. Ойлголоо юу? Би таны урмыг хугалахгүй. Мочин тэмдэг. Би туссан гарт бүлгэмд мөнгө төлөх ёстой юу? Эсвэл мөнгийг өөртөө хадгалах уу? За болидоо. Би бүлмийн үдирдэгчийн мөнгөнд шунаж болохгүй байх. Чин сэнсэгээ өргөө мочин бүлгэм. Хадагтай та юу бодоод их хүн бодолд оржээ? Хайрт нөхөр минь багшд минь хэрхэн талагсныг гайхаж байна. Дээдсийн сүмд зөвшөөрөлгүй нэвтрснийхэн төлөө шийтгэхийн оронд түүнийг ховын зарцаа болгосон. Хөндлүүлэхийн хувьд энэ бол багшийн минь Шеаныг өмөөрөх гэсэн шаардлагатай байх. Магадгүй энэ түүний гайхалтай биес болсон юм болов уу? Чи яасан зүрхтэй юм бэ? Миний багш тийм гинүү хүн биш. Дээрс нь Шеаны хөгжил маш хурдан байна. Энэ түүний Ацентиум биетэй холбоотой юу? Миний багш түүний хурааны урлын авьяасыг тооссон юм болов уу?
Шеяныг шарах эдгээр дотоод хүчийг сэргээдэг хурууны чадвартай гэж хэлж байсныг санаж байна. Бүлгийн өдөр Шеяныг гэмтэл идэх чадрыг сонирхсан юм болов. Бүлгийн өдөр саяхан гэмтлээсээ бүрэн идэгсэн гэж сонссон. Энэ нь түүний улам бүр инэр хүндтэй болгож байна. Магадгүй энэ Шеянаас болсон юм болов. Магадгүй Шеянд миний мэдэх ямар нэг нууц байгаа байх. Хонгор минь чамд сайхан мэдээ дуулгая. Хадтай тэр ирчихлээ. Энэ залуу тэр өдрөөс хойш с ิจ гтэй байгаа. Өмнө тэр танаар юм захиж явуулсан. Тэр дахиад л ямар нэгэн муу зүйл шидэж байгаа нь лавтай. Нөхөр минь надад ямар сайхан мэдээ авчирсныг харъя л да. Хонгор минь удаан уулзсангүй шүү дээ. Намайг санаа юу? Мэдээ саналгүй яахав. Чи хэдэн өдөр алга болчихсон. Сайн мэдээ юу юм бэ? Надтай хамт уулнаас бууж баг зэрэг мөрий тавихгүй биз? Би та нартай хамт явмаар байна. Цаашаа бидний балд сарыг бөөс өдөгчих. 2 өдрийн дараа Тэлийн хот. Чиний сайн мэдээ гэдэг чинь ямар хамгаалагчаа болох гэсэн хэрэггүй. Хонгор минь түүнээс ч илүү их настан гинэт дайруул гэж удаа чамайг дагуулж ирсэн юм. Гэтэ үүндээ энэ хооронд бид хамтдаа аялж маш их хөгжүүлж болно шүү дээ. Тэр уулыг хар л да. Энэ голыг хар л да. Тэр хөхийг хар да. Гайра гэртээ хараад хүснээр хааж болно шүү дээ. Бид энд юуны төлөө ирснээ санаж байна уу? Мэдээж галт чувуу казино руу явцгаая. Цэжин тод дэх галт чувуу казино бол Цусан шунал бүлмийн холбоо тогтоож захиалга авдаг нууц салбуудын нэг. Харуулуудад нууц үгээ хэлмэгц бид газар дорох танхимд орох захиалга өгөх боломжтой болно. Гэхдээ босгоо тавь. Бүгдийг нь баг дээр чин шинсийг ийм мөрийтэй холомч гэж бодсонгүй. Бид бусдыг нутаг дэвсгэрээр даалгавартай яваа гэтэл тэр хэдэн бооцоод авахыг хүсээд байх юм. За эхэлдээ 1 2 3 нийт 6 бас энэ эмэгтэй хэн бэ? Тэр 16 дугаар хожил харин түүний хажууд байгаа залуу үнэхээр царайлаг юм. Тэр хэн бэ? Авсан үйлчлэл оноо татаархал 0.1 талархал 0.1 ханалт 0.1 би мөнгө олохын хажуугаар үйлчлэл оноо цуглуулж муугүй юм. Ямар ч байсан аюулгүй болохоор түүний хэсэг хугацаанд зүгээр өгчээ. Чи шинцэн шоо сэгсрэг чимээг сонсоод тоог нь ялгадаг гайхалтай тэр одоо хүртэл нэг ч мөрийг алдаагүй. Энд хожих юм алга өөр шээнд очие. Хонгор минь дандаа хожоод байхаа уйдахтай биш гэж үү? Мөрөдөл олон утга учир нь энэ биш гэж үү? Мэдээж бид чухал мөчтөл хожих хэрэгтэй. Гэхдээ яг одоо энэ бол 6 цэнгэл тавьж хөгжил жишээ нь оцоо тавь. Үгүй би шооны дууг сонссонгүй. Чи хонгор минь яагаад ийм сүртэй байгаа юм бэ? Заримдаа зүгээр л таарчиж бүгднийг өөрийнхөө жамаар орхих хэрэгтэй. Тодорхойгүй байдлын догтлыг мэдэх нь хөгжилтэй шүү дээ. Би үргэлж хожих албагүй гэж үү? 5 6 нийт 16 тэр дахиад л хожчихлоо гайхалтай юу? Дахиад гангалтай явцгаа эдгээрийн бүгдийг нь мөнгөн дэвсгэртээ хүлээ. Би одоо ажилдаа орох хэрэгтэй болсон шиг байна. Амьдралд богинохон үхэл үргэлж хаяанд байдаг. Та хоёрын манай үйлчлэгчдийн мэдээгүүд минь намайг уучлаарай. Намайг дагаад ир. Галт чувуу казиног зойрын давхар Цусан шунал бүлмийн төвийг сахисан алуурчны байгууллага бөгөөд мөнгөө авчил байвал таны үйлчлэн. Энэ даалгавар асуудалгүй. Тийм ч учраас бүлмийн өдөр зөвхөн намайг болон чин шинсийг ийш явуулсан. Гэтэ би юу гэж л хоёрхан хүн алуулахын тулд тэдний хүслэг гэж ийм хол ирэх вүлээ. Ижил хэмжээний мөнгө зарцуулаад тэдэндээ илүү олон хүнийг алаач гэж хэлж яагаад болохгүй гэж. Энэ хаалгыг олгоор. Чи зүгээр л тэндээ зогсож нөхөр чинь яаж дог харагдахыг харж бай. Хүлээгээрэй. Бидэнд хэдэн зуун мянган лангийн том захиалга байгаа бас цаг давчуу байна. Очиж мэдгээр шийдвэр гаргах хүнтэй нь бидний уулзалж өгөөч. Хаагад чинь юу сэдэд байна. За та түр зүгээр хүлээнэ үү? Чи миний заавын дагаад дайван бай. Би чамтай зүрхний дуу хоолойгоор ярьж байна. Хэдий би энэ даалгаварт итгэлтэй байгаа ч бид хамгийн мууд бэлэн байх ёстой. Би энэ газрын байршлыг аль хэдийн тогтоосоо. Хэрэв байдал мууд бол би энэ газрыг нураах болно. Чи зүүн урд зүг рүү зүхтаар энэ бол гарах хамгийн шилдэг арга.
Тэгэхээр чин шинжид зүгээр л нэг мөрөөдөө тоглоом донтоогүй байж тэр казиног ажиглаж байсан байна. Тэр хангалттай болгоомжтой байсан цусан шугамд бүлэмийн алуучид миний ангийн оолз гэдгийг мэдэхгүй байгаа. Дотор шорноо манай эзэн хүлээж байгаа. Би бол Жалиан бүс тэр цусан шугамд бүлэмийн өдөгч тэнгэр 3 байм хүлээсэн дуучлаарай. Толгой. Чи мочин бүлмээс ирсэн биз дээ. Бидний дөнгөж сая танаа 4-р насны руу дайсныг мэдсээр байж ямар ч нэмэлт хүч авчирсангүй. Кашитаква намайг энэ нэмэгтэйг айлгаасаа гэж хүсэж байгаа бололтой. Тэнгэр 3 нэлээд ухаантай юм. Чи шинцийг айлсан дараа нөхцөл байдлыг аврах ээлж нь надад ирнэ. Бид энэ өшөө авах гэж биш ажил хэрэгээр ирсэн. Түүнээс гадна дайсан маань элдээр аллах үйлдэгт бид элдийг биш дайснаа үзье тостой. Бидний дайсан бол та нарыг хөлсөн жаргалын сүм та нар зүгээр л дэвсгэн байсан. Хараал чин шинцээ чи миний хэлэх үгийг яг булаачглаа. Жаргалын сүм тэднийг бидний хөслөнө гэж хэн та нарт хэлсэн юм. Болж байна зүгээр л жүжиглээд бай. Бидний өөрсдийн гэсэн их сурвалж бий. Тэгэхээр та нар бидэнтэй ажил хэрэг ярихгүй юу? Би л чамд тэгж хэлсэн биз дээ. Чи ер нь юу мэддэг юм? Мэдээж би хүлээж авна. Та нар хэнийг алуулмаар байна? Хэдийг төлөх нь бэлэн байна? Дүрмийн дагуу энэ даавуу дээр бич. Хараал шинжээ бүхний гартаа авч байна. Би бүгдийг төлөвлөсөн байсан юмсан. Би үргэлжлүүлэх үү? Тэр дотор хүчээ ашиглан эд зүйлсээ авч чадаж байна уу? Зөвхөн Тэнгэрийн өмнөх шатны мастер л үүнийг хийж чадна. Тэр намайг сүрдүүлэх гээд байна уу? Ханга хадагтай. Та андуурсан бололтой. Харахад миний товчлсон үгс танд төв учруулж байх шиг байна. Надад илүү том давуу ирэх хэрэгтэй бололтой. Бас илүү их бих. Тэгвэл чи сайн харна. Энэ удаагийн даалгавар байбал хан эзэнт гүрний 9 өдрийн бүлмийн нэг болох жаргалын сүм ганц хүн биш харин тэдний бүх шавь. Бид үүнэд л 200,000 лам төлөхөд бэлэн байна. Эсвэл үгүй гэж үү? Энэ эмэгтэй галзуурчхаа юу? Энэ эмэгтэй чинь галзуурчхаа юу? Тэр 200,000 лангаар жаргалын сүмийг устгах гэж байна гэж үү? Тэр сусан бүлмийг тэнэг гэж удаа юу? Чамайг юу их гэж байгааг чинь харъя л да. Энэ эмэгтэй ямар асуудал байна? Жаргалын сүмийн бүх гишүүдийн амны төлөө 200,000 лан гэж үү? Тэр унтаад байгаа юм уу? Та нарыг ийм хачин хитэрсэн санал тавина гэж бодсонгүй. Би чиний зоригийг биширч байна. Дахиж битгий тоглоорой, ажилдаа орцгоё. Би чи намайг тоглож байна гэж бодоод юу? Тийм биш гэж үү? Эвгүй юм а. Тэнгэр 3 дотрооч газарч байгаа бах та. Би ч энэ зүгээр зогсоод хажуураас нь харж л бай. Чин шинцээ чи энэ тоглоомыг яаж тоглохыг чинь хармаар байна. Миний санд туйлын боломжийг чи ойлгохгүй байгаа болохоор л үүнийг тоглоом гэж бодож байна. Ердөө 200,000 теалер ад жаргалын сүмийг бүхэлд нь устгах чадна гэж бодож байна уу? Инээдтэй биш над энэ талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч. Энэ ихэн алуурчин байгаа заавал алах ёстой гэж хэлсэн юм. Би та нарыг тэднийг алахаар хүсэж байна гэж хэн хэлсэн юм? Одоо ойлголоо. Алуурчны ажил бол байг устгах. Энэ хүн бүрийн оюун санаанд шингэсэн байдаг. Гэвч үүндээ алуурчид бүх төрлийн зүйлсийг хийхээр хөлс авдаг. Тэр зүгээр л аллах илүү сайн. Онолын хувьд чи алуурчдыг юу ч хийлгэхээр хөсөж болно. Тэрж байтугай би хамгаалагчаар. Тэгэхээр чиний бодож байгаа зүйл энэ байх нэ. Чи жаргалын сүмийн бүх гишүүдийг яг яах гэж байгаа юм? Тэднийг ханихад хүртэл 200,000 теал хангалтгүй. Би та нараа жаргалын сүмийн хүн бүрийг ямар ч үед алуулж магадгүй гэсэн айдастай автуулахыг хүсэж байна. Мочин бүлмийн уулзалт дуусахаас өмнө ад жаргалын сүмийн 50 байхгүй гэж байхыг хичээ. Та нар шиг мэргэжлийн хүмүүст байгаа айдаст автуулах бол арга бий гэдэгт би итгэж байна. Тэгэхээр та юу гэж бодож байна? 200,000 теал хэрэг бүх зүйл сайн болвол та нар хэнийг ч алах шаардлагагүй. Энэ нь та нарын хувьд сайн хэлцээ гэж би л хувьдаа бодож байна. Хинч гисэн хэдий ч хэрэг та жаргалын сүмийн өдөртөгч дан хончоныг айдас автуулахыг хүсэж байвал
Чиний санд болсон зүйл хангалтгүй байх вэ гэж айж байна. Зүгээр дээр та нар зүгээр л дийлэнх хэсгийг өгмөлж орхиолуулна. Энэ л ашигтай хэлцээр. Гэхдээ үүнийг хийж дуусгах маш их хүн, цаг хугацаа, хүчин чармаалт хэрэгж шаарддаг. Үнэнийг хэлэхэд би үгүй гэж хэлмээр байна. Тэгэхдээ гişиг хогт энд байгаа болохоор түүнийг юу гэхийг харъя. Би жаргалын сумын хэдэн насныг алхахад 200 мянган таал төлөхийг хүссэн юм. Гэхдээ түүнд илүү сайн санаа байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй нь. Бид захиалгыг хүлээн авъя. Сайн байна. Та ухаантай хүн юм. Тэд зүгээр зөвшөөрчлөө гэж үү? Би биднээс илүү их мөнгө нэхэх байх гэж бодсон. Гэтэл тэр зүгээр зөвшөөрчлөө гэж үү? Шинжлэх үнэхээр мундаг юм. Түүний тэнгэрийн дарга шатны 9-р төвшөнд хүрсэн гайхах зүйл алга. Бас бүлмийн үдэгч албан ёсны шав болсон байна. Харин тэр миний бүх гавьяаг хулгайлчихлаа. Удалгүй цууяраа тархаж эхлэв. Усан сумд бүлмийн ууслах тушаал авсан дараа бүх гишүүн жаргалын сумын шав нарыг хөнөөхөөр явв. Жаргалын сумын шав нар хоолож, усан доож, унтаж, тэрч байтугай бие засч байхдаа чизэж алдагдаж магадгүй бололтой. Сумаас гадуур байгаа хүмүүс эцэст нь төгсөлгүй айдас давтан амьдарч байв. Хүмүүс энэ бүхний ард жаргалын сумын өсtöнд байсан мочин мөргөн байгаа гэж сэжиглэж байна. Миний хэлж чадах зүйл гэвэл цусан сумд бүлмийн тэдний алж шад байна. Энэ мочин мөргөнд ямар ч хамаатай юм бэ? Юу? Ийм л зүйл болсон ч хинжээний ачаар жаргалын сум бидний хэсэгтэй л төв удахгүй. Ямар нэгэн зүйл буруугаар ихэхээс сэргээл шинжийн албарчтай хамтран хэд хэдэн алдлага үлдэж жаргалын сумыг хүнд дарамтад оруулахаар шийдсэн. Тэр хэсэг хугацааны дараа буцаж хэрнэ. Чи яагаад энэ удаа хийсэн зүйлээр сайхсангүй вэ? Чамайг яаж өөмэн тарсныг чинь сонсмоор байна. Би юу тоглохоо бололдоо. Би хизээч худлаа хэлэхгүй. Өөр хүнийг гавьяаг өөртөө наахгүй. Чалчаага тад хэрвээ чи ингэж яриад байвал цонхны гадаа бидний яриаг чагнаж байгаа 4-р наст нь ханаа төрчихнө. Хуняа би та нарт саад болохыг хүсээгүй юм. Чи бол бидний хайртай зарц гинтийн сэтгэлийн хөдлөлөөр авчих вэ гэж бодсон юм. Хараад 4-р настан үргэлж гинт гаж ирэх юм. Түүний чагнаж байсан ч гэж мэдсэнгүй. Молдоор ямар нэгэн ахиц дэвшил гарв. Тэр дөрөв эндээс явсны дараа би Вул Иншантай уулзсан. Бидний өмнө ярилцсантай бараг ижил зүйл хэлсэн. Гагцхүү та нартай уулзнаа л хэлээгүй. Түүний ам маш чанга байсан. Намайг халдлагад өртсөн гэж сонсоод ихэд гайхсан. Дараа нь тэр надад санаа зовсон мэт яаж уцсыг минь асуусан. Би түүний цусан сумд бүлмийн алуурчдаас мэдээлэл авсан байх вэ гэж айсан тул Шиан миний амийг авсан гэдгийг шунуугаагүй. Тэгэхээр дараа нь юу болсныг чи яаж тайлбарласан юм? Мэдээж би үннийг хэлсэн. Бүлмийн бүх хүн чи бид хоёрыг таарамж мутайг мэдсэн. Бас Шиан бол том амтай садар сам муу залуу. Би түүнд итгэж чадахгүй. Настаа би та намайг буруугаар ойлгочихж би бүлгэмд үргэлж бие зөв авч явдаг. Товчондоо Вул Иншан надад итгэсэн. Би түүний таавжуулахын дараа аллагын захиалга хүн өрдөө хоёрхан гэдгийг шууд хэлсэн. Чи болон тэр. Вул Иншан хариу үйл яг миний таамаглаж байсан. Эхлээд тэр өөрөө хийгээгүй гэж тангаруулаад дараа нь чамайг эсэргүүцэгчдээс салж байна гэж батлан хэлсэн. Би чамайг хийсэн гэж бодсон учраас түүнтэй нууцаар уулзсан гэж хэлж түүнийг таавшруулсан. Таамаглаж байсанчлан тэр дээгэн доош чамтай сөргөөлтөнд бол надтай хамтрахыг хүсэж байгааг маш нухастай хэлсэн. Би зөвшөөрөөд түүнд чамайг шархнаасаа эдгэрсэн. Сүүлийн үед бүлгэмд нэр хүн чинь маш их өссөн тул тэр бид хоёр чамайг ялах боломжгүй гэж хэлсэн. Дээрээс нь усан сурагч бүлмийн аллагын ард нь байсан гэж нотлох баримт байхгүй тул бид чамайг хэрхэн унгаах өөр арга олох хэрэгтэй гэж түүнд хэлсэн. Хуняа би Вул Иншаны итгэлийг олохын тулд түүний дэргэд чамайг муулсан. Чи намайг буруутгахгүй үсттэй. Чи Вул Иншаны итгэлийг олохын тулд ингэсэн шүү дээ. Би яагаад чамайг буруутгах вүлээ? Хангалттай юм. Яагаад ч юм би гэнэт илүүдчихсэн юм шиг санагдаад байна.
Тэгээд дараа нь юу болсон юм бэ? Вуулиншан ямар нэгэн юм илчилсэн үү? Вуулиншан ам маш чанга байсан. Би түүнээс ямар нэгэн мэдээлэл олж авахын тулд хичээсэн ч тэр өөрт нь төлөвлөгөө байгаа гэхээс өөр юу ч хэлээгүй. Эцэст нь би түүнээс жарган цөмтэй хамтрахыг хүсэж байгаа эсэхийг шууд асуусан. Хэдийгээр тэр шууд таталцсан ч яг тэр мөчид түүний царайд нэг л хачин хувирал тодорч ямар нэг зүйл сэдэж байгаа мэт надад байчихсан мэт харагдсан. Яагаад санаа алдав? Би түүнийг таамаглаж байсан ч зүгээр л нэг ойлголцол байгаасаа гэж бодож байлаа. Их настай үнэхээр дайсантай нэг тал гэдэг тодорхой болсон юм. Бид түүнийг шийдэх хэрэгтэй боллоо. Бид нөхдөө чин сэтгэлээс хандах ёстой. Харин дайснуудаа өшөөлгүй хандах ёстой болно. Тийм ээ. Би дэндүү уяхан сэтгэл гаргаж Хуняан Вуулиншаны үнэхээр жаргалын цөмтэй хувилзныг хэлэхээр ирсэн юм. Би нотлох баримт цуглуулахыг хичээнэ. Рүүдэ би чамд найдаж байна, болгоомжтой яваарай. Санаа зовох хэрэггүй Хуняан. Хэдийгээр би Вуулиншантай найзууд байсан ч шударга осны төлөө түүнд өрчөөд үзүүлэхгүй. Би таныг өдөж өгье. Надад танд хэлэх чухал зүйл байна. За чи надад юу хэлэх гэсэн юм? Яагаад түүнийг Хуняанаас нууж байгаа юм? Энэ чухал, энэ бол миний бүлмийн өдөгчөөс бас таны тухай тэр хүлээн би танд үзүүлье. Энэ яг юу гэж чинь вэ? Үнэн сэтгэлүүдийн гэрэлтэд би цаад хогтог хүлээн зөвшөөрөхгүй хайр бол хайр биш. Юу вэ? Энэ юу вэ? Өөрчлөлтийн улах үед өөрчлөлт бол хүүдэн цорын тантай анх уулзсанаас хойш миний бодол зөвхөн таал байсан. Би чамайг маш их санаж байна. Идэж унтаж чаддаггүй байна. Хэдийгээр би бүлмийн өдөгчийн тоглоом залууч гэсэн би жинхэнэ л нуумааргүй байна. Настан үгүй. Рүүдэ би чамд хайртай. Энэ сартай шөнө би чам сэтгэлээ илчлэхээс өөр арга алга. Шаяан чи юу хийсэн юм? Би буруу сонсчихсон уу? Чамайг миний сэтгэлийг ойлгох хүртэл би 10 сая удаа давтан хэлнэ. Энэ төгс уур амьсгал дээр нэмэгдээ миний хайраа илчилсэн үгс хэрэг би бүх зүйл санснаар болбол Рүүдэ би түүнийг догтлуулж чадна гэдэгт итгэлтэй байна. Чи яаж зөвлөв Шаяан? Би чамайг авьяастайг нэгэн гэж утсан юм. Гэтэл чи ийм завхаа гэж байсан гэж үү? Чи нэг удаа миний амийг аварсан. Тиймээс би энэ удаа Хуняанд хэлэхгүй. Би зүг авчив. Рүүдэ энэ янаг үгс болон хайраа илчилсэн маань 4 настан хуурах хүргсэн бололтой. Гэхдээ би түүнээс ямар ч үүслийн оноо авсангүй хачирхалтай юм. Үүслийн оноо авсан оноо шинцэн. Хүлээгээр яагаад шинцээ гэж тэр миний хажууд байхгүй бол түүнээс 0.1 оноо авч чадахгүй шүү дээ. Тэр хангар чи яагаад ийм ичгээд яагаад надтай мэдлсэнгүй вэ? Би чамайг сонссон учраас над гэхийн чинээгээрээ хурдан ирлээ. Дашим дэлгэд 4 настанд илдэг харагдагч гэсэн явуулдагч нарт маш хэрцгий ханддаг шүү. Галаар бүү тоглоорой. Бас хэрэв миний багш сая болсон явдлыг мэдвэл хонгор минь чи надад тоглоогүй үсттэй. Бүлмийн өдөр маш завгүй. Тиймээс ийм өчүүхэн зүйлээр түүний зовоог тэрэггүй. Хэрэв юу намайг 4 настанд анхны харцаа дууссан гэж бодсон бол тэр бид хоёр нийлүүлэхийг оролдож байсан. Би зүгээр тоглосон юм. Би түүнийг нууцлана гэхэд хариуна. Бид бүлэмдэх урагчдын цэвэрлсэн дараа би чамайг надад нэг зүйл хийж өгөхийг хүсэж байна. Асуудалгүй. Тэгвэл би багш дээрээ очиод энэ хэдэн өдөр юу хийж үтээснээ хэлье. Тэгэхээр тэр надад яг юу хэлэхийг хүсэж байгаа юм бол хэдэн өдрийн дараа сүүлийн бүлмийн өдөрч 4 настан мөрдөн шалгах цаг хожихын тулд их настантай зууралдаад завгүй байгаа. Би эцэст нь хэдэн өдрийн амралттай боллоо. Энэ хугацаанд би цэцгэн элдний хурууны шинэ хөдөлгөөнөөс худалж болно. Би энэ хөдөлгөөнийг элдний энерги дайсныг бид нэвтрүүлж дараа нь түүнийг өдөрдөж дотн дэлбэлэхийг хүссэн. Ингэсний би хамгийн бага дотоод хүч ашиглан дайсан дотоод эрхтнийг шууд гэмтээж хамгийн их хохил учруулж чадна. Гэхдээ энэ огт үр дүнгүй байгаа байна. Элдний энерги нь маш сул байсан болохоор дайсны хүчрэг биеийг нэвтрэх нь бүгд чулуугч нэвтэлж чадахгүй байна. Нэвтэлсэн ч гэсэн би элдний энерги өдөрдөж дэлбэлж чадахгүй байх байсан. Хүн атгад хэтэрхий сул байна.
залуу минь цагаад эмээ үрхэ бол чиний энэ дэмий оролдлогоор үр дүн хэн бэ? Чиний санаа сайн ч буруу чиглэлд ажиллаад байна. Хэрэв чи элдний энерги дайсны үед оруулж дэлбэлэхийг хүсэж байгаа бол гол зүйл нь дэлбэлэх гэдэгт байгаа юм. Удирдах нь гол зүйл биш. Чи гол зүйлээ орхитуулж байна. Турааны урлагийн номын санг хамгаалагч, сургагч настан уу? Би түүнийг өндөр байр суурийн талаар өмнө сонсч байсан тэр цэцэг нэлтний хурууны талаар их зүйл мэддэг болтой. Түүнтэй найрсаг харилцаатай байх нь надад маш ашиг тустай. Настан та цэцэг нэлтний хурууны талаар их зүйл мэддэг болтой. Цэцэг нэлтний хурууны талаар эхлээд түүнд сэтгэл төрүүлээ. Хэрвээ бид сайн харилцаатай болбол магадгүй тэр намайг дараа нь турааны урлагийн номын санд руу явуулж би хэдэн номын системд нууцаар хавуулж авч чадна. Би цэцэг нэлтний хурууны талаар ганц 2 зүйл мэднэ. Настан энэ харц чинь юу вэ? Үүний ард ямар нэг түүх байх ёстой. Чи юу хийгээд байгаа юм бэ? Хэдий би цэцэг нэлтний хурууг эзэмсэн ч бүлмүүдээс туршлагын тулд аль болох хурдсан сайжирмаар байна. Би бүлэм доторх ээдрээтэй хувьсгамтай нөхцөл байдалд санаа зовж байна. Гэвч надад бод планд дадлага хийх боломж ховор гардаг. Та цэцэг нэлтний хурууны талаар маш их зүйл мэддэг болохоор хэрэг татгалзахгүй бол надад заагаад өгөөч. Би чадахгүй байхаа. Чи өөрөө нэлээд сайн хийж байна. Би зүгээр дадлага хийх арга барилаа өөрчлөх хэрэгтэй. За чи мочи бүлэмд элсэж цэцэг нэлтний хурууг эзэмсэн болохоор нэгэн талаар бидний хувьд тавилан учруулсан гэж болно. Тиймээс бид чамд зөвлөгөө өгмөр байна. Бүх зүйл бодсон бол зохиолууд дээр гардаг шиг турааны урлагийн номын санг хамгаалдаг хүмүүс үргэлж ээдрээтэй түүхтэй байдаг. Санаж ав хизээш эмэгтэй хүнд бүү итэг. Тэд хэдий чинээ үзэсгэлэнтэй байна. Төдий чинээ чамайг хуурах магадaltaй. Настаа та залууд их зүйлийг туулсан байх та. Шеян чи энд байсан юм уу? Чи шинж намайг хайж ирсэн юм уу? Тэр надад ямар нэгэн чухал зүйл хэлэх гэж байгаа болтой. Настан би явах хэрэгтэй болчихлоо. Тэр хайччихав. Хонгор чи хинтээ ярьж байсан юм бэ? Би дөнгөөсөө сурагч настантай хэдэн үг солисон юм. Тэр эмэгтэй хүнээс айдаг юм уу? Чамайг хараад яагаад алга болчихов? Тийм юм сонсож байсангүй багшаа. Багш биднийг түүнтэй яаралтай уулзах гэж тушаасан. Ойлголоо явцгаая. Бүлэмдэгч багшаа. Өнөөдөр хин гэж олдлогдож бай. Тэрч дууслаа да. Бүлэмдэгч энэ гэлэн маа чинь хэн бэ? Би танарт хэлье. Би сүүлийн үед үүлийн шаныг дагаж байсан юм. Өнгөрсөн шүд түүний энэ гэлэмаатай нууцаар уулзж байхад нь би байж авсан. Би үүлийн шаныг авсны дараа би энэ гэлэмааг дарж аваад түүний бүх мирадианыг битүүмжилсэн. Та нар намайг энд авчирч жаргалын сүмээс ирсэн гэж гүтгэлээ. Та нар юу хүсэж байгаа юм? Би идэж буужгүй. Та нар Ахмад настаныг хамсаатны барьсан. Одоо түүнээс илүү их мэдээлэл авахд хангалттай. Тийм учраас би та хоёрыг энд дуудсан юм. Энэ гэлэма танил харагдаж байна. Тийм байна. Завин дээрх үзлэг дээр энэ эмэгтэй Тачаангун ордны эзний хажуу зогсож байсан. Тэр жаргалын сүмээс ирсэн байх ёстой. Би ч гэсэн энэ эмэгтэйг таних байна. Тэр бол Тачаангун ордны эзэн жаргалын сүмийн настан болох Бай Сюаны шивгч нь түүний Бай юу яам гэдэг. Би түүнийг хэн болохыг мэднэ. Гэхдээ түүний бидэнтэй хамтран ажиллах хэрэгтэй. Бүгөөс бид дараа нь хэцүү байдалд орно. Бүлмүүд түүний над даатга. Хонгор минь надад нэг тус хүргээч. Яг ингэж тэгээд чи миний багшийн хэлснийг сонсоогүй юм уу? Тэр эмэгтэй бол хатуу самар. Тэр юу ч хэлэхгүй. Би хатуу самар хагадах дуртай. Хуйна яах гэж төвөг удаад байгаа юм бэ? Хэрэг чи түүнд чөтгөрийн зүрх чадварыг амтлуулбал тэр тесвэрлэшгүй өвдөлт автаж гарцаагүй хүлээх болно. Шаа нэг олдоо үзэг. Хэрэг тэр чадахгүй бол би өөрөө түүнийг зохицуулъя. Юу хийх гээвэ? Энэ царайлаг залуугаар намайг уруу татах гээ юу? Наадах бол мянган ирч надад юу ч биш. Чиг сайн л байна. Чамд үнэхээр их энерги байдаг юм байна. Гэхдээ тэр чинь аянгад хийсэн шуурга л гэсэн үг. Би чамайг ганцаараа даана.